Библийн сургаал бодит үнэн болох нь нэг. Бидний цуглааны зорилго бол ариун Библийг судлах явдал бөгөөд Библийг ерөнхийд нь ойлгож ухаарахад хэдхэн өдөр ярилцахад хангалтгүй зүйл юм аа. Тиймээс Библийг илүү дэлгэрэнгүй судлахын тулд урт удаан хугацаа шаардлагатай. Бид Библийн сургаалын тухай ярилцах бүртээ. Энэ бол үнэн бодит түүх юм а гэдэгт үндэслэдэг. Ариун Библийн сургаалыг ерөнхийдөө ёс суртахууны судар эсвэл байдаг л нэг шашны номлол хэмээн үзэх хандлага түгээмэл байдаг. Ёс суртахууны сургаал эсвэл шашны номлол нь хүний оюун санаанаас боловсрч гардаг зүйл юм аа. Судалгаа, шинжилгээ, бясалгал хийх явцад бий болдог зүйл бол шашны судар ном, шашны сургаал номлол юм. Ёс суртахуун философч мөн адил зүйл болно. Гэвч Библийн сургаалыг ч гэсэн эгэлжирийн хүмүүс ихэнхийг нь бичиж, ихэнхийг нь судлаж, хүмүүс толгой тархиан гашилган байж бичсэн гэж ерөнхийдөө үздэг. Тиймээс Библич мөн адил бусад шашны судраас ялгаагүй хүний үг юм а гэж ихэнх хүмүүс боддог юм. Библийн сургаалч бай, Коран сударч бай, Күнзийн сургаал, Бурхан багшийн сургаалч бай. Бүгд л ижил төстэй шашны судар ном юм а гэсэн хэвшмэл үзлээс болоод хичнээн уншиж судлаад ч Библийг ойлгохгүй асуудал тулгараад байгаа юм. Энэ удаад та бүхэн энэ Библийн сургаал гэдэг зүйл үнэн хэрэгтээ янз бүрийн шашнаас огт өөр ертөнцийн эзний сургаал бөгөөд энэ нь ямар нэгэн хүний мэдлэг сонирхлоор бүтээгдсэн бус. Яахын аргагүй ертөнцийн эзний зөгнөлд тулгуурлан бичигдсэн гэдгийг баттай мэдж авснаар та бүхний сэтгэл ариун Библийн сургаалд татагдж, та бүхний хөв заяа Библийн сургаал дотор өрнөж байгааг ойлгоно гэж бодож байна. Энэ удаагийн цугларлалтын хугацаанд та бүхэн Библийн сургаалд итгэх сэтгэл бий болсноор энэхүү сургаал та бүхэнд амь насыг бэлэглэж, амьдралын замыг тань зааж өгөх бөгөөд энэ ертөнц дээр юунаас ч илүү хамгийн үнцэнтэй, хамгийн үнэн нь Библийн сургаал юм а гэдгийг ойлгох болно. Хэрв тэгж чадвал нэгэн цагт альва асуудлыг Библийн сургаалын хүрээнд шийдвэрлэж чадах тийм нэгэн түлхүүрийг олох болно. Хүн бүр амьдралынхаа туршид элдв янзын асуудлуудтай тулгардаг шүү дээ. Зарим хүмүүст материаллаг эд зүйлийн асуудал байдаг. Насан туршдаа ядуу зүдүү амьдралтай, мөнгөний бэрхшээлтэй амьдарсан хүмүүс. Яавал мөнгө их хурааж, яавал баячууд шиг тансаг сайхан амьдрах вэ гэж боддог бол зарим хүмүүс нь нэг амьдралынхаа туршид өвчнөтэйгөө тэмцэж, эрүүл сарвал амьдралын төлөө зүтгэж байгаа хүмүүс бидний эргэн тойронд цөөнгүй байдаг билээ. Түгээрч зогсохгүй зарим хүмүүст боловсролын асуудал хүн дээр тулгардаг. Мөнгөтэй хүмүүс өр хүүхдүүдийнхээ боловсролд мөнгө хаяж тэр хэмжээгээр амжилтанд хүргэдэг бол зарим хүмүүсийн хувьд хөрөнгөгүй учраас өр хүүхдээ ойлгохтойхон сургаж чадахгүй байдлаасаа бухимдаж энэ асуудал насан туршид нь үргэлжлэн нэг насаараа харуулсан амьдарч байгаа хүмүүс ч цөөнгүй байдаг билээ.
Мэдээж ийм асуудлууд ч шийдвэрлэгдэх ёстой боловч тэрнээс илүү нийт хүн төрлөختний нийтлэг нэг асуудал бол хүн бол төрөөд үхдэг жам ёсны асуудал юм. Энэ нь бүх хүнд хамаатай асуудал бөгөөд бүгд л үхэлтэй тулгардаг болохоор энэ талаар маргалдах зүйлгүй юм. Яалтчгүй үхэлтэй учирсан хинч бай хичнээн дургүй байсан ч бүгд л үхдэг хойно. Үхлийн тухай нэг их гомдол тээлгүй үхэл ирвэл зүгээр л түүний аясаар толгой гудайлган хүлээн авахаас өөр аргагүй гэдэг энэ ертөнцийн бүх хүмүүсийн бодол бизэм. Хэдий тийм ч бид энэ асар богинохон амьдралынхаа туршид үхэлтэй тэмцэж үхлийг ялан дийлээд амьдарч чаддаг бол хүмүүс ямар ч аргаар хамаагүй үхэлтэй үзэлцэн тэмцэж тэрнийг ялах оролдлогыг туршиж үзэх байхаа. Бүх шашин юу гэж үздэг вэ гэхээр бүх шашнууд хүн төрлөختөн яавал аз жаргалтай байхав. Мөн өгсний дараа миний бие махбод энэ дэлхийгээ сальж одсны дараа хэрв өөр ертөнц гэж байдаг бол яаж тэр сайхан ертөнцид очиж амьдрах вэ гэдгийг сургаж тийм байр суурнаас шашныг хүлээн авдаг хүмүүс олон бий. Мэдээж 100% тийм биш ч гэсэн ихэнх хүмүүс тийм маягаар амьдралын асуудлыг шийдвэрлэх арга замаа олох гэж хичээдэг. Хүн гэдэг амьтан эхийн хэвлийгээс төрөөд 70-80 жил амьдарч байгаад л бие зовоож сэтгэл зүрхэн шаналгаж байгаад Есүст итгэгчд нь Тэнгэрийн улсад Буддаа шүтдэг Деважинд өөр бусад шашин шүтдэг хүмүүс өөрсдийн үхлийн дараах нөгөө ертөнц рүү очно гэж үздэг бөгөөд ихэнх шашнууд ийм үзэл баримтлалтай байдаг. Гэвч энэ нь үнэндээ тун тодорхой бус зүйл юм. Есүст итгэдэг хүмүүс ч гэсэн хойд нас гэж үнэхээр байгаад Тэнгэрийн улс руу явна гэсэн ямар нэгэн баталгаа итгэлгүйгээр үхвэл өнөөх хүн Тэнгэрийн улс руу явсан эсхийг тодорхойлолгүй. Зүгээр л энэ хүн Тэнгэрийн улс руу явсан гэж оршуулах ёслол үйлдэсний дараа номлож эзнийг магтан дуулаад л өнгөрчихдөг. Гэвч энэ бол тун ойлгомжгүй зүйл юм. Деважинч мөн адил. Нэгэн удаа би нэг лам хүнтэй уулзаад Деважин гэж үнэхээр байдаг зүйл үү гэж асуутал Деважин гэдэг нь хязгааргүй ертөнц рүү яг л үйлс алсын алсад одон алга болдог шиг хүний амь холын хол дүүлэн нисхийг хэлнэ гэж. Тэр их номтой лам хүн хариулсан юмдаг. Нирваны төрөлд очсон хүн тэр Деважингийн хаалгаар орж бусад жирийн хүмүүс бүгд дахин төрөхдөө үүхэр, ялаа, шумуул зэрэг янз бүрийн амьтны төрлийг олдог ач. Энгийн хүмүүс дэгдэг бол гэгээрч Нирваны ертөнцид очсон хүмүүс хомхийн тоосчгүй алга болно гэдэг нь. Зовлонгоос бүрмөсөн анги жарна гэсэн үг юм. Хэрвээ жижигхэн хэлтэрхий үлдвэл тэр хэмжээгээр зовлон эдлэн гэсэн үг болохоор бүрмөсөн алга болох нь Деважин юм аа гэж тайлбарлаж билээ. За нэг иймэрхүү байдлаар хүн гэдэг амьтан ирээдүй үхэл аз жаргалын талаар
янзаар бодож сэтгэж энэ ертөнцийг туулахдаа олон асуултын өмнө эргэлзэж, тэнэгэлзэж амьдардаг. Би өнөөдөр та бүхэнд хэлэх гэсэн зүйл маань хүн амьдралдаа энэ ертөнцийг туулахдаа найдвартай ганцхан зүйлийг мөрдлөг болгож маргааш үхэлтэд тулсан ч өнөөдөртөө сэтгэл хангалуун байж өөртөө итгэлтэй, үхлийн өмнө айж имэх биш, харин ч тэрнийг доог тохуу болгож тэрний өмнө баяр хөөртэй, цог золбоотой, ялж дийлсэн сэтгэлээр хормын төдий хүний амьдралыг төгсгөж чаднаа гэвэл тэр хүнийг жинхэнэ аз жаргалтай хүн гэж хэлэх байхаа. Тиймээс өнөөгийн бидний амьдарч байгаа энэ орчлон дэлхий үнэхээр төвөгтэй асуудлуудаар дүүрэн билээ. Энэхүү ирээнтэй бараантай хорвоод амьдарч байгаа болохоор бидний бодол санаа, аж амьдралч мөн ийм л ирээн бараантай байдаг. Юу гэдгийг мэдэхгүй ч хүний амьдрал бодит байдал дээр амьсгаа улам бочооруулсан тийм ертөнц биднийг хүлээж байх шиг байна. Тиймээс нийгэм хүрээлэн байгаа орчноос шалтгаалсан стрессийн түвшин улам нэмэгдэж, сэтгэл мэдрэлийн өвчтөе хүмүүс ямар ихээр олчирч байгааг тааж мэдшгүй. Ийм байдлаар энэ ертөнц баг багаар хүний бие махбод баг багаар өтлөж хөгшөрдөгтэй адил. Энэ хүн төрлөختний түүх, энэ дэлхий, энэ ертөнц бүхэлдэн яг юуг нь мэдэхгүй ч маш хурдтайгаар өтөлж, өвчнөд баригдаж, насны доройтолд ороод удаж байна. Тийм болохоор бид ийм нөхцөл байдалд амьдарч байгаа болохоор цаашид ер нь хэрхэн амьдрах талаар бодож эргэцүүлэхгүй байхын аргагүй лээ. Мөн нөгөө талаар гэмт хэргийн гаралт маш өндөр хувиар нэмэгдэж байна. Одоогоос 30-40 жилийн өмнө гэхтэл өнөө үеэс арай өөр байсан. Орчин үед хитгэн төргөний төлөө хүний амийг хөнөөнө гэдэг энгийн үзэгдэл болоод байна. Өнөө өглөөхөн гэхтэл мэдээгээр нэг дээрэмчин нэгэн эмэгтэй амь насыг хөнөөгөөд мөнгийн дээрэмдээд явчихсан тухай гарч байсан. Энэ яагаад ийм байна вэ гэхээр хүний амьдрах зам мөр ирээдүйн бүрхэг болохоор ийм асуудлууд үүсэж байгаа юм. Ингэж амьдарсан, тэгж амьдарсан, ер нь ч ямар ч ялгаагүй юм байна гэсэн үзлээр амар хялбархан аргаар их ашиг олох хүсэлтэд автаж, шоронд орболч орг, үхвэлч үхэг, хүн болж төрснөх дураараа амьдарч байгаад үхий гэсэн үзлээр энэ ертөнц энэ амьдралаас шантарч гүйцээд зүгээр л дур зоргоор амьдрья гэсэн үзлээр энэ дэлхийн ертөнц тийм байдал руу орж байгаа цаг үе ирээд байна. За нэг ийм бачимдам адармаатай цаг үед амьдрах арга зам нөхсөв хаа нэгэн газар байх юм биш виз? Уужим амьсгаа авах орон зай энд тэнд байх юм биш виз? Гэсэн сэтгэлээр хүмүүс тун шаламгайгаар энүүгээр тэрүүгээр эрэл хайгуул хийж байгаа ийм л цаг үе өнөө үе байна. Тийм болохоор миний бие өөрийн хэрээс жаахан хэтэрсэн зоригтой гэж хэлж болох ч Библийн сургаалын дотор бид тийм асуудлуудаа бүр мөсөн шийдэж чаднаа гэдэг зүйлд үндэслэн та бүхэнд өөрийн үгийг хүргэх гэж байна. Хэрэг Библи хүний амьдралын ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэж түлхүүрийг өгдөг тийм нэг туйлын үнэн биш байсан бол энэ Библич гэсэн бусад онолтой нэгэн адил эцсийн бүлэгт зүгээр л хүнийг хуурч мэхлэх гэсэн суртал ухуулгаас ялгаагүй зүйл болно. Маш олон хүн Библийн дотор яг юу байгааг олж мэдэх зорилгоор уншиж эхэлдэг боловч Библийн дотроос яг чухал зүйлээ олж авч чадлагүй орхих тохиолдол маш их байдаг. Одоо Библийн нэг ишлэлийг уншицгаая.
Иохны сайн мэдээний номын 3 дугаар бүлэг. 1199 дугаар хуудас. 3 дугаар бүлгийн 3-аас 5 дугаар ишлэл. 3 дугаар бүлгийн 3-аас 5 дугаар ишлэлээс Есүс хариудна. Үннээр би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө? Тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чадна. Гэхэд Никодим түүнд настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Эхийн хөвлөд тэр хоёр дахь орж төрж чадна гэж юу гэлээ. Есүс үннээр би чамд хэлье. Хэн ус болон сүнснээс эс төрнө? Тэр Бурхны хаанчлалд орж үл чадна гэсэн байна. Энэ сургаал нь түрүүн орчин үеийн хүмүүсийн хүнд төвөгтэй асуудлын талаар хэлсэнчлэн хэрэв та бүхэн нэг л өдөр дахин төрсөн мэт тийм зүйлийг мэдэрвэл энэ зовлонт орчлонг сэтгэл санаа тайван аз жаргалтайгаар туулна гэдэг үннийг үндэслэн хэлж байгаа юм. Дахин төрөх гэдэг нь яг юу гэсэн утгатай вэ гэхээр хүн эхийн хэвлэгээс анхлан төрдөг. Энэ бол махан бие төрж байгаа хэрэг юм. Дахин төрөх гэдэг нь энд Есүс шөнө дунд Никодим гэдэг тухайн үеийн Израилийн парламентын гишүүн болох хүн Есүс дээр ирж ярилцах үед хэлж байгаа Есүсийн сургаал үг юм. Хүн дахин төрөхгүй бол ертөнцийн эзний хаанчлалыг үзэх боломжгүй гэж хэлсэнд энэ Никодим гэдэг хүнд их л сонин санагджээ. Тэгээд хүн өтөлсөн хойноо эхийн хэвлэгээс дахин төрж чадна гэж юу? Гэж дахин төрхийн ухаг тууныг сайн ойлгохгүй учраас асуусан байдаг. Магадгүй өнөөдөр энд цугласан хүмүүс дунд дахин төрнө гэхээр энэ бие махбодоор дахин төрөх тухай бодож байвал энэ нь огт тийм биш юм. Махан биеэрээ 2 удаа төрөх асуудал биш. Эхийн хэвлэгээс төрөхдөө хүн анхлан төрж байгаа хэрэг. Харин дахин төрнө гэдэг нь төрөл арилжахыг хэлж байгаа юм. Төрөл арилжах гэдэг үгэнд орж байгаа жүн гэдэг хамз нь хүнд гэсэн утгатай бөгөөд харин энд дахин гэсэн утгыг илэрхийлж байна. Тиймээс 2 дахин төрнө гэсэн утгатай. Тиймээс Есүс өтөлсөн хүн эхийн хэвлэгээс дахин төрөх биш. Хэн ус болон сүнсээр эс төрнө? Тэр Бурхны хаанчлалд орж үл чадна гэж Есүс сургаж байгаа юм. Тэгэхээр энэ ус болон сүнсээр дахин төрнө гэдэг нь ямар утгатай вэ? Хүний биед сүнс оршдог. Энэ сүнс дахин төрхийг энд өгүүлж байгаа юм. Сүнсэн бие дахин төрнө гэдэг нь сүнс дахин төрбөл бухимдал, цөхрөл, ор мөргүй алга болно гэсэн үг юм. ертөнцийг үзэх үзэлч орон горон өөрчлөгднө гэсэн үг. Амьдралыг үзэх үзэлч мөн адил өөрчлөгднө гэсэн үг. Өнөөдөр би өгсөн ч үхлийн өмнө айж имэх, харуулсах зүйлгүйгээр тэр үхлийн өмнө баяр баясгалантай байна гэсэн үг юм. Энэ бол үхлийг ялан дийлэгч нь болно гэсэн үг. Тийм учраас Есүс ингэж хэлсэн байдгийм шүү дээ. Тиймээс хэрв дахин төрж чаддаг юм гэхэд энэ зовлонт орчлонг саад бэрхшээлээр дүүрэн энэ орчлон энэ их зовлонгийн далай, энэ хорвоо ертөнцийг зовлонгийн далай гэж ярьдаг үстэй.
зовлонгийн далайг ямар ч саад бэрхшээлгүйгээр гатлах. Тийм л амьдралаар амьдрах боломжтой гэсэн үг юм. Миний бие ингэж хэлж байгаа нь би өөрийнхөө зоргоор хэлээд байгаа юм биш. Би өөрийн биеэр дахин төрсөн болохоор ийм байдаг тухай хэлж байгаа юм. Миний бие хэрхэн дахин төрсөн талаар одоо та бүхэнд ярьж өгье. Би төрөхдөө Христ итгэлтэй гэр бүлд төрсөн юм. Миний аав сүмд ахлах номлогч байсан бөгөөд би 4 хүүхэдтэй айлд төрж нэг эгч, нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. Төрөөд хар бага наснаас л сүмд явсан. Ингээд 12 настайд маань ээж минь өөд болж аавынхаа шахалт шаардлагаар шашны сургуульд сурч сүмийн пастор болсон түүхтэй. Гэвч миний бие сүмийн пастор болсон ч дахин төрж чадаагүй юм. Пастор болсон ч дахин төрөөгүй учраас сэтгэл зүрхэнд маань ямар нэгэн өөрчлөлт байсангүй. Миний сэтгэлд пастор биш, энгийн итгэгчийн төвшний амьдралыг үзэх үзэл, ертөнцийг үзэх үзэл, материаллык үзэл байсаар байсан тул ийм сэтгэлээр Библийн сургаалыг бусдад номлох нь тун шаналгаатай. Сонсож байгаа хүмүүст ч төвхтэй байсан байх юм. Тодорхой хэмжээнд Библийн номлогч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, мөргөлийн цуглаан хүртэл зохион байгуулсан ч би өөрөө дотроо зөрчилтэй болохоор бусдын сэтгэлийг амар тайван болгоно гэж байх уу? За нэг иймэрхүү байдлаар сүмийн пастрын ажлыг 10 жил хийлээ. Гэхдээ миний хувьд Христ итгэлтэй гэр бүлд төрсөн болохоор худал хэлэх, уурлах зэргийг гин нүгэл гэж үздэг хүмүүжлэр багаасаа хүмүүжсэн болохоор аль болохоор худал хэлж уурлахгүйг хичээж ирсэн юм. Уурлвал нүгэл болно гэдэг учраас аль болох уурлахгүйг хичээж ирсэн. Тэгсэн ч уур хөрвөл уурлаж заримдаа худлаа хэлэх үед сэтгэл дотроо маш их шаналдаг байлаа. Библийн сургаалыг унших юм бол худал хэлж болохгүй. Библийг уншвал уурлаж болохгүй гэж байгаа боловч уурлаж бохимдохгүй, худал хэлэхгүй байж болохгүй байгаа энэ байдал чухам юу юм бэ гэсэн эргэлзээ улам бүр хүчтэй төрөх болсон билээ. Тэгэхээр энэ Библийн сургаал болон сэтгэлийн бодит байдал хоорондоо зөрчилдөөд байсан хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл хүсэл тэмүүлэл бодит байдалтайгаа нийцэхгүй байсан гэсэн үг. Маш том дотоод зөрчил бий болж тэр дунд төөрч тиймэрхүү байдлаар өдөр хоногуудыг өнгөрөөж байлаа. Миний бага насны амьдрал яг ямар байсан бэ гэхээр тун ядруухан байлаа. Ердөөл 2хан өрөөтэй. Манай аав гудамжны гуйлагчийн ирэхээр өвлийн хүйтэнд гэртээ оруулж ирээд өөрийнхөө өрөөнд хонуулж өнжүүлэн сүлдэн бүр бөөсгүйлдээд ирэхээр яахын аргагүй явуулдаг тийм л хүн байсан юм. Нэгэн өвл нөгөө гуйлагч манад ирээд хоолгуйтал аав хаалгаас өгч харангуйта даарч байна уу гэж асуутал тийм ээ даарч байна гэд чичирч байхаар нь аав өмсөж байсан хүрмээ чимээгүйхэн тайлаад нөмрүүлдэг тийм л хүн байлаа. Тийм аавыг харж өссөн билээ. Тэгэхээр миний сэтгэлд нэг тийм хүнлэг чанар байхаас өөр аргагүй юм. Аавынхаа тийм байдлыг харж өссөн болохоор тэгээд пастор болсны дараа зөрчил үүссэн хэрэг. Яагаад тэгсэн бэ гэхээр нэг өдөр Марк номонд
Нэгэн хуулийн багш Есүст хурж ирээд ертөнцийн эзний ямар тушаал бүхний эхэнд байх вэ гэж асуужээ. Чи бурхан эзнээ бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлагсан нь эхнийх юм. Чи хөршөө өөрийн адил хайрлагсан нь хоёр дахь нь юм. ертөнцийн эзнийг хайрлах асуудлаас ч илүүтэйгээр хөршөөн өөрийн адил хайрлагсан энэ үг надад хамгийн хүндээр тусч байлаа. Би өөрөө пастор хүн. Пастор хүн энэ Библийн сургаалыг бусдад номлохдоо Библи дотор хайр гэдэг үг маш олноор дурддагддаг учраас хайр гэд байнга л номлодог хэрнээ. Би өөрөө хөршөө өөрийн биешгээ хайрлаж байгаа билүү гэж бодохоор үгүй л байсан байхгүй юу? Тэгэхээр энэ чинь асуудал биш гэж үү? Библийн ном шагааж амаараа бусдыг номлож байгаач надад энэ бүгд худал санагддаг байсан. Яагаад вэ гэхээр би өөрөө бусдыг өөрийн биешгээ хайрлаж өөрөө тэгж үлгэрлэж чадахгүй хэрнээ бусдад тийм байдлыг соргож байсан гэсэн үг юм. Энэ бол цэвэр худал хуурмаг явдал байлаа. Тийм учраас өөрийгөө унгаад байгаа асуудал нь би хоёр нүүртэн гэдэг зүйл байлаа. Би бол хоёр нүүртэн. Би бол хуурамч. Өөрөө чадахгүй хэрнээ бусдад сургадаг чи хэн бэ? Худал чамтан гэж бодно. Гэтэл нэгэн удаа ийм явдал болж билээ. Хөдөө байж байтал суурин газрын нэгэн сүмээс дэвшин ажиллах урилга хүлээж авлаа. Гэхдээ тэрнээс өмнө сүм дээрээд нэгэн удаа номлол үйлдээд тэнцвэл урина гэсэн нөхцөлтэй байлаа. За тэгээд бодож үзлээ. Ямар сэдвэр номлол зүгээр юм болоо гэж байтал нэг бодол төрлөө. Одоо бол Библиэд байхтал сургаал номлоход хангалттай бол тэр үед ярих зүйлээ сурагчийн дэвтрийн хуудасаар 5 нүур дүүрэн бичиж тэрнийг унших байдлаар номлодог тийм л үе байлаа. Тэгээд би бол хөлсний ажилчин гэдэг сэдвээр сургаалan бэлдлээ. За тэгээд нөгөө хотын сүмд очоод шалгалт өгөхдөө. Өнөөдрийн сэдв бол би бол хөлсний ажилчин юм гэдэг сэдв байх болно гэтэл хүмүүс ам амдан бутанцгааж байх юм. Өөрийгөө хөлсний ажилчин гинэ гэж. Би яагаад өөрийгөө тэгж нэрлэж байна вэ гэхээр та бүхэн надад хөлс төлөөгүй л бол би энэ дэрх боломжгүй. Би энэ дэрхтээ зохих хөлс мөнгө авч байж та бүхний өмнө эзний сургаалыг номлож мөргөл үйлдэх учраас би бол хөлсний ажилчин мөн. Тиймээс байдаг чадлаараа хичээе гэж хэллээ. Энэ сүм суурин газрын сүм учраас засаг дарга гэвэл нэлээд өндөр албан тушаалтай шүү дээ. Хөрөнгө чинээтэй хүмүүс байдаг нэг тийм сүм байлаа. Тэгээд тэнд номлол хийгээд тэнцсэн юм. Өвөрмөц хүн байна. Нэг ажилуулад үзье гэцгээсэн юм. Нөгөө тэгүр би өдөр бүр уйлдаг байлаа. Шөнө босоод үрийн мөргөлд очих бүртээ нулимсан далай. Яагаад вэ гэвэл дотоод сэтгэлийн шаналлаас болоод тэр юм аа. Хөлсний ажилчин хоёр нүртэн өөрөө чадахгүй хэрнээ бусдад хайрыг сургадаг тийм л нэг хөлсний ажилчин. Тэр зөрчилдөө шаналан уйлж заримдаа шүнжэнгөн эзэнд залбирдаг байл. Нэг удаа ууланд гараад 4 хоног юу ч идэж уйлгүй унд ч хэвтлгүйгээр өдөржин шүнжин мөргөл хийсэн ч удаа би тэглээгээд ч дотор богшиж байсан зүйл тайлагдаж тайтгарлыг олж авч чадаагүй юм. Тэгжээ байтал нэг өдөр тэр үед сасанге буюу үзэл бодлын ертөнц гэдэг нэг сэтгүүл байсан юм л та. Тэр сэтгүүлд нэг хүн ингэж бичсэн байлаа. Бие үнэлэгч хүн амьдрахын тулд бие зарж, сургуулийн багш амьдрахын тулд мэдлэгээ зарж, сүмийн пастор амьдрахын тулд ёс суртахууна зардаг гэсэн байж. Ямар ялгаа вэ? Пастрыг бие үнэлэгчтэй зүйрлсэн байна. Адилхан наймаачин гэж. Би нэг уншаад
Хурц эртээ хутгаар цээжийг минь сийчээд хайчих шиг болж билээ. Бие үнэлэгч нь харин ч надаас илүү шударга юм байна. Олон түмэнд нүд үзүүрлэгдэж, гэмнүгэлтэй хүн гэж өөрийгөө илчилж, бусдад чичлүүлж байхад би гэдэг хүн сүмийн эндэр дээр зогсоод өмсгөрөө яг л тэнгэр элчиг бусдын нүдэнд харагдаж амнаас гарч байгаа үг болгоно нь торох шиг зөөлөн хэрнэ. Яг сэтгэл зүрхэн чагнаад үзэх юм бол бие үнэлэгчээс ялгарх зүйл огтхон ч үгүй. Юугаараа вэ гэхээр хулгай хийхгүй ч гэсэн эд зүйл харахаараа шунал төрж өөрийн болгох гэсэн хүсэл давтна. Хүчин хийхгүй ч гэсэн сайхан эмэгтэй харвал сонин мэдрэмж төрнө. Пастор гээд мэдрэмж төрөхгүй гэж бодоё. Гаднаа харагдах байдал, дотоод сэтгэл эсрэг тесрэг гэсэн үг юм. Ингээд би тэр номыг уншсан өдрөө шүнжэнгөн уйлж билээ. Аврагч эзэн минь, энэ дэлхийд амиад хижээгээд явах олон ажил мэргэжил байтал яагаад заавал надаар энэ пастор гэдэг ажлыг хийлгэж, би яагаад худал хэлэхдээ сэтгэл минь шаналж, хуурамч дүрд тоглож амьдрах ёстой юм бэ? Надад өөр ажил өгнө үү? Хэрв үгүй гэвэл энэ өчүүхэн амийг минь тасалж өгнө үү? Гэдэл шүнжэнгөн уйлсан юм. Тэгж байгаад нэг л өдөр Библийг уншиж байгаад туйлын үннийг олж түгээр бүх асуудлаа шийдвэрлэж орхисон юм. Ингээд л тэр их зовлон сэтгэлийн шанал бүгд ор мөргүй алга болсон. Эхлээд би юу болж байгааг нь ч мэдээгүй юм. Сүүлд нь таньдаг пастортойгоо уулзаад өөрийнхөө тухай ярьтал миний гарыг атгахснаа. Наадах ч ил байхгүй юу? Наадахыг чинь л дахин төрөх гээд байгаа юм гэж хэлж билээ. Тэр өдрийн явдлыг би та бүхэнд яг тэр чигээр нь үгээр илэрхийлж чадахгүй ч тэрнээс хойш энэ дэлхийн ертөнц орон горон өөрчлөгдөж орхисон юм. Өнөөдрийг хүртэл амьдралыг үзэх үзэл маань ч өөрчлөгдөж гуниг зовлонтой байсан тэр ертөнц алсран одсон юм. Би энэ Библийн сургаал дотроос хариултаа олсон болохоор та бүхэнтэй хуваалцаж байна. Энэ явдал 1961 оны 11-р сарын 18-ны өдөр тохиолдсон юм. Тэрнээс хойш олон хүнд бэрхшээлтэй зүйл амьдралд минь тулгарч байсан ч туйлын үннийг мэдсэн болохоор сэтгэлдэн хариуцах явдал нэгч байгаагүй юм аа. Тийм ээ, нэг ч удаа хариуцч үзээгүй. Одоо өгсөн ч гэсэн би үхлийг найр тавин огтон авч чадна. Яагаад вэ гэхээр нүүр царай минь биш, сэтгэл зүрх минь өөрчлөгдсөн гэсэн үг юм. За одоо Библиэс уншицгаая. Иохны сайн мэдээний номын 10 дугаар бүлэг. 35 дугаар ишлэлээс уншицгаая. Иохны сайн мэдээний 10 дугаар бүлгийн 35 дугаар ишлэл. Намайг дагаад уншаарай. Бурхны үг авсан хүмүүсийг тэрээр
бурхад гэж нэрлсэн бол. За та бүхэн Библийн энэ хэсгийг уншиж байсан уу? ертөнцийн эзний сургаалыг хүлээн авсан хүн Бурхны төрлийг олно. Хүн бурхан болно гэж байна. Харин яаж? Энэ үг нь дахин төрж эзний сургаалыг хүлээж авбал дахин төрж эзний хүү болно гэсэн үг юм. ертөнцийн эзэн өөрөө бурхан учраас ертөнцийн эзний хүүч мөн адил бурхан юм. Есүс ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр дахин төрнө гэдэг нь түрүүн Иохны сайн мэдээний 3 дугаар бүлэгт хэлсэнчлэн хэн ус болон сүнснээс эс төрн тэр бурхны хаанчлалд орж үл чадна гэсэн нь ертөнцийн эзний сургаал ба ариун сүнсээр эзний сургаалыг хүлээн авч түүнийг ухаарахтаа л ариун сүнсний хүчийг олно гэсэн үг юм. Ингэснээр сүнсэн бие дахин төрж байгаа хэрэг юм. Ариун Библийн бас нэг мөрийг уншицгаая. 1-р Петр номын 1-р бүлгээс. Хорин 3 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Учир нь та нар устдах үрээс бус, харин үл устдах үрээс буюу Бурхны амьд оршин буй үгээр дахин төрсөн билээ гэжээ. Дахин төрөх гэдэг нь амьд орших ертөнцийн эзний сургаалаар биелнэ. Эзний сургаалаар болно гэсэн үг юм. Энэ ухаарах гэдэг нь мэдэхгүй байсан зүйлээ ухаарч ойлгоно гэсэн үг биш юм. Ухаарах гэдэг нь Библийн сургаалын нэг мөр та бүхний сэтгэл дотор богшиж байгаа альва асуудлын зангилааг тайлах гэсэн утгатай юм. Сэтгэлд ямар нэгэн зүйл богшиж байгааг Библийн сургаалын хүчээр авч хайхыг ухаарахыг хэлж байгаа юм. Тэр үед сүнс дахин амьлж тэр үед ертөнцийн эзний хүү болон дахин төрөх үйл явдал болж байгаа юм. Энгийн хүн ертөнцийн эзний хүүхэд боллоо гэхээр нэг л ойлгомжгүй байдалтай байдаг юм. Би ч гэсэн Есүст итгэдэг болохоор ертөнцийн эзэн бол миний эцэг. Тэгэхээр ертөнцийн эзэн эцэг минь гэж дуудаж болно. Гэхдээ ариун эцэг минь аав минь гэж хичнээн дуудсан ч үнэн хэрэгтээ эзний үр хүүхэд биш хүмүүс маш олон байдаг. ертөнцийн эзнийг аав гэж дуудах эрхтэй хүн гэдэг бол зүгээр л өөрийн бодлоор түүнийг эцгээ гэх нь чухал биш юм. Боддоор эзний сургаалыг ухаарч ариун сүнсний хүчийг олсон цагт л эзний хүү болж байгаа юм. Энэ асуудал нь одоо хүртэл олон хүмүүсийн дунд нууцлагдмал хэвээрээ байгаа. Ихэвчлэн ариун сүнсийг авна. Ариун сүнсний хүчийг олно гэж их ярьцгаадаг юм. Гэхдээ ариун сүнсний хүчийг хэрхэн олох вэ? Сүүлийн үед энэ асуудал тун их маргаантай болж ариун сүнсний хүчийг олохч нууц асуудал болон хувирсан юм. Зарим хүмүүс ариун сүнсний хүчийг олох нь галтай ижил, гал авахаар хамаг бие халуу оргиж чичирдэг гэх мэтээр ярьдаг юм. Энэ цугларлтын хугацаанд энэ асуудлын талаарч дэлгэрэнгүй тайлбарлах боловч энэ нь өөр ойлголт юм. Бие халуу оргиж чичрэх байдлаар ариун сүнсний хүчийг олж байгаа хэрэг огтхонч биш юм. Тэр бол ариун сүнс огтхонч биш. Үүнийг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Ариун сүнс бол сүнс учраас махан биеэр мэдрэх боломжгүй. Сүнсийг махан биеэр мэдрэхийг хүссэн сэтгэлээс ийм төрөгдөл үүсч байгаа юм.
Ариун сүнсний хүчийг олноо гэдэг нь дахин төрж байна гэсэн үг юм. Гэвч тэр ариун сүнсний хүчийг олно гэж чухам юу вэ? Иохны сайн мэдээний 6 дугаар бүлгээс үзцгээе. Мянга 205 дугаар хуудас. Иохны сайн мэдээний номын 6 дугаар бүлгийн 63 дугаар ишлэл. Намайг дагаад уншаарай. Амь өгдөг нь сүнс. Мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ гэжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ ертөнцийн бүх хүн сүнсгүй гэсэн үг биш юм. Сүнс бий боловч тэр нь үгснээс өөрцгүй байна гэсэн үг. Та бүхэнд ч гэсэн сүнс бий. Гэхдээ үгсэн мэт байна гэсэн үг. Үхмэл сүнс дахин амь олно гэдэг нь бие махбодын амьдрахыг хэлж байгаа зүйл биш юм. Дахин амьдруулагч хүч нь юу вэ? Амь өгдөг нь сүнс, мах бол ашиггүй юм гэсэн. Сүнс ирээд амь өгч байгаа юм. Сүнс ирээд. Хүний өгсөн сүнсийг өөр нэг сүнс ирж амьдруулах болохоос биш. Махан бие үүнийг хийх боломжгүй юм. Гэтэл Есүс ингэж хэлсэн байдаг. Би та нарт хэлж байгаа зүйл бол сүнс юм. Үг бол амь юм. Үг бол сүнс юм. Үг бол амь юм гэсэн. Тиймээс эзний үгийг хүлээж авсан хүн Бурхны төрлийг олноо гэсэн үг. Сургаал үгсийг ухаарч явбал амь болон ирдэг гэсэн үг. Ийм энгийн ойлголтод үндэслэн энэ удаа бид Библийг судалнаа. Ингэж Библийг судлахдаа та бүхэн Библийн сургаалын аль нэг хэсгийг сэтгэл зүрхээрээ мэдэрвэл ариун сүнсний хүчийг олж байна гэсэн үг юм. Ямар хэсгийг сэтгэл зүрхээрээ мэдрэхийг мэдэхгүй болохоор та бүхэн маш анхааралтайгаар Библийн сургаалыг уншиж сонсох хэрэгтэй. Өнөөдөр маш олон хүмүүс гартаа Библийн ном барьцгаад уншаад хичнээн их судалсан ч ямар ч нэмэргүй хүмүүс байдаг юм. Энгийн ойлголтоор ерөнхий мэдлэгээр хандах хандлага их байна. Тийм хүмүүс их байна. Тийм болохоор ямар үед аль сургаал миний асуудлыг яаж тайлахыг та бүхэн мэдэхгүй тул нэг ч хором алдалгүйгээр цуглаанд оролцохыг хүсэж байна. Зүгээр орж гараад байвал төөрөгдөл бий болж эмх замбраатай системтэй мэдлэг болж чадахгүй гэсэн үг юм. Дундаас нь чухал зүйлээ алдах магадлалтай. Миний бие 1961 оны 11-р сарын 18-ны өдөр маш тодорхойгоор энэ Библийн сургаалын хүчээр дахин төрснөөр амьдралыг үзэх үзэл маань өөрчлөгдөж, ертөнцийг үзэх үзэлч өөрчлөгдөн, миний амьдралын бүх зүйл өөрчлөгдөн бодит үннийг мэдэж байгаа болохоор та бүхэнд ингэж хэлж байгаа юм аа. Есүс маш тодорхой хэлсэн байдаг. Дахин төрөөгүй бол ертөнцийн эзний улсад орох боломжгүй юм аа гэж. Энэ бол туйлын үнэн юм. Тиймээс Библийн нэг ишлэлийг уншицгаая. Илчлэлт номын 20 дугаар бүлэг. Арван 5 дугаар ишлэлийг уншицгаая. Илчлэл номын 20 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлийг гаргаарай. Намайг дагаад уншно. Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав гэжээ. Галт нуур гэдэг нь тамыг хэлж байгаа юм. Тэгэр та бүхэн бодитоор дахин төрсөн үгүйгээс шалтгаалаад амийн номонд тэмдэглэгдэх юм аа.
Одоо Илчилт номны 21-р бүлгийн 27-р ишлэлийг харцгаая. Альва бузар ба жигшүүрт зүйл үйлдэхсэд худал хуурмаг нь хизээч тийшээ орохгүй. Харин зөвхөн хурганы амийн номд нэрсэн бичигдэгстэл орох ажгүй гэжээ. Хурганы амийн номд бичигдсэн хүн л диваажинд орно гэсэн үг юм. Тийм болохоор энэ нь ямар их чухал болох нь сүмд хэр удаан явхаас, сүмд ямар зэрэг дэвтэй байхаас илүү болохыг мэдэж болох нэм. Тийм ойлголттой огт хамаагүй зүйл юм. Дахин төрхүү үгүй юу гэдэг нь. Библийн сургаалыг ухаарч ариун сүнсний хүчийг олсон эсэхтэй холбоотой асуудал юм. Тийм болохоор би та бүхэнд ингэж хэлж байгаа юм аа. Гэхдээ өнөөдөр энд сууж байгаа хүмүүс дотор Библийг хүлээн зөвшөөрдөггүй, түүнд итгэхгүй байхад энэ одоо юу гэсэн үг вэ? Би бол Библийг үндэсэнд нь итгэдэггүй. Эрт дээр үеийн хүмүүсийн зүгээр нэг дурсамж, санаанд байгаа зүйлээ эмх замбраагүй бичиж үлдээсэн зүйл гэж үздэг. Есүс далайн усны дээгүүр алхсан л гин, үхснийг амьаруулсан л гин, ширхэг 40 бов ганцхан загсаар 5,000 хүнийг тэжээн л гин. Тийм юм гэж хаана байхавд? Би энэ мэт зүйлд огт итгэл төрөхгүй байгаа болохоор энэ бүхэн ямар ч утгагүй зүйл гэж бодож байгаа хүн та бүхний дунд байж магадгүй гэж бодоод өнөөдөр юуны түрүүнд Библи бол бодит зүйл гэдгийг, Библийн нэгч мөр хийсвэр эсвэл хүний санаанд орсон зүйлийг өөрийн дураар бичиж үлдээсэн зүйл огт бишээ гэдгийг, Библи бол бодит үнэн зүйл юм а гэдгийг та бүхэнд юуны түрүүнд батлан харуулах болно. Библийн хуучин гэрээний Иов номын 26 дугаар бүлгийг дэлгэн харцгаая. Дуулал номны урд Иов ном байгаа. 598 дугаар хуудас. Долдугаар ишлэлээс эхлээд уншицгаая. Иов номын 26 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Илчилгүй хоосон дээр умардыг тэрээр дэлгэж, эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгдөг. Ус чигийг зузаан үйлс дотроо тэрээр цуглуулдаг боловч усан дор үйлс задарч ундаггүй. Энэ Иов ном хизээ тэмдэглэгдсэн бэ гэвэл ойролцоогоор 3000 жилийн өмнө тэмдэглэгдсэн юм аим. Одоогоос 3000 жилийн өмнө. 3000 жилийн өмнө гэдэг бол маш эрт балар дээр үе гэсэн үг. Маш балар эртний үед тэмдэглэгдэж ирсэн бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөг үед юу гэсэн байна вэ гэхээр хойд зүгийн тэнгэрт хоосон зай байна гэж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хойд зүгийн тэнгэр гэдэг нь дэлхийн умард зүг, хойд туйлыг хэлж байгаа юм. Хойд туйлын дээд огторгойд хоосон орон зай байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэнгэр огторгой тэр чигтэл хоосон орон зай биздэ гэж бодож байж магадгүй боловч энэ нь тийм утгатай биш юм. Бид одоо ч гэсэн гадаа гараад харвал тэнгэр огторгой хоосон орон зай биш юм. Эрдэнсийн чулуу таазнаас дүүжилсэн юм шиг тэнгэр дүүрэн од ирэхс анивчин гялалзаж байгаа. Хоосон орон зай биш. Од ирэхсээр дүүрэн гэсэн үг. Тэнгэрийн заадас дахь одод маш олон тул бүр цайрч харагддаг шүү дээ. Харин Библиэд хойд туйлын тэнгэрт одод байхгүй гэж хэлсэн байдаг. Хойд туйлын дээд тэнгэрт од ирэхс байхгүй гэж байна. Хойд туйлын тэнгэрт одод харагдахгүй байна гэсэн үг. За тэгвэл 3000 жилийн өмнө энэ Библийг бичигч ингэж тэмдэглэн үлдээсэн нь шашны сургаал биш.
Энэ дэлхий сансар огторгүйн талаарх үннийг өгүүлж байгаа юм. Энд харвал 7 бурхан одны ард 300 сая гэрлийн жилийн тэртех 7 бурхан одны цаана диаметрээр 300 сая гэрлийн жилийн хэмжээтэй өргөн зайд ганц ч од байхгүй тийм хоосон орон зай байна гэж бичсэн байна. Энийг хардаа. Үүнийг Америкийн 3 том одон орон судлалын төвөөс судлаж илрүүлжээ. Энийг харвал орчин үеийн шинжлэх ухаанаар одон оронг судлаж үзэхэд 7 бурхан одны ард гэдэг нь хойд туйлын дээд сансар огторгүй юм. 300 сая гэрлийн жилийн туршид одны гэрэл 300 сая жил үргэлжлэх орон зайд од ирэхс огт байхгүй хоосон байгаа юм. Энэ тухай сонинд ингэж нийтэлжээ. Библиэд 3000 гаад жилийн өмнө ингэж тэмдэглэсэн байна. Тийм болохоор миний та бүхэнд хэлсэнчлэн энэ Йов номын 26 дугаар бүлгийн 7 бол бодит үнэн юм гэсэн үг. Хэн нэгэн хүн зүгээр л санаанаасаа зохиогоод хэлчихсэн зүйл огт биш. 3000 гаад жилийн өмнө энэ Библиэд тэмдэглэж үлдээсэн зүйл бол маш бодит үнэн гэсэн үг юм. Худлаа биш, үнэн гэсэн үг. Библийн сургаалыг үндэслэлгүй. Зүгээр нэг тийм зүйл биш бөгөөд энэ Библийн сургаал үнэн бодиттой зүйл юм. Тийм учраас Библиэд байгаа үгсийг тэр чигээр нь хүлээн авбал та бүхэн маш чухал үнний түүхийг ухаан ойлгож хэрв тэгж чадахгүй бол үнэхээр аз завшаангүй нэгэн болохоос өөр аргагүй юм. Одоо Библийн Ром номын 1-р бүлгийг гаргацгаая. Мянга 270 дугаар хуудсыг гаргаарай. Мянга 270 дугаар хуудас. Арван 8 дугаар ишлэлээс эхлэн уншицгаая. Үннийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг бурхны уур хилэн тэнгэрээс илчлэгддэг. Учир нь бурхны тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжин ойлгогдож илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй гэжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ертөнцийн эзний уур хилэн ирнэ гэдэг нь шүүлт болно гэсэн үг. ертөнцийн эзний шүүлт хэн дээрх вэ гэхээр ертөнцийн эзнийг мэдэхгүй, итгэхгүй байгаа хүмүүсийг шүүх цаг ирнэ гэж хэлсэн. Ингэж хэлсэн байдаг. Гэмнүглүүдийн дотроос хамгийн том нь ертөнцийн эзэнд итгэхгүй нүгэл юм. Яагаад вэ гэхээр итгэгч биш хүмүүс хулгай хийж худал хэлбэл гэмнүгэл, дээрэм тонол хийвэл нүгэл, сүүлийн үед хүн барьцаалах, хар тамхи, за мөрийтэй тоглоомч гэсэн гэмнүгэл юм. Тэр бүгдийг гэмтэрэг нүгэлд тооцдог боловч ертөнцийн эзэнд итгэхгүй байгаагаа нүгэл гэж боддоггүй. Яагаад вэ гэхээр тэнийг галзуу хүмүүс л ертөнцийн эзэнд итгэх болохоос ухаантай сэхэтэн тэгдэггүй гэж боддог. Ухаантай хүмүүс ертөнцийн эзэнд итгэхгүй байх нь хэвийн үзэгдэл гин. Тэгэхээр ухаантайгаараа бахархахын тулд ертөнцийн эзэнд итгэхгүй, нударгандаал итг гэх хүн олон бий.
Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс дотор тийм хүн байгаа бол миний ярихыг анхааралтай сонсохыг хүсэж байна. Нэг айлын эхнэр нөхөр хоёр үр хүүхэдгүй байж байгаад нэг хүүтэй болж гинэм. Айлын ганц хүүгэн их л хайрлаж ёстой л алган дээрээ бөмбөрүүлж өсгөж гинэм. Эрхлүүлж өсгсөн хүү нь харин жаахан буруу хүмүүжлтэй юм гинэ. Ингээд хүү том болж угийн сайн хүний удам болохоор хүмүүст маш сайн ханддаг гин. Хүмүүс тэгэхээр хүүг харахаараа л ямар айлын хүүхэд гэхээр ийм их хүн чанартай мундаг байдгийм бэ гэж ирээд л ам булаалдан магтдаг байж. Гэвч энэ залуу гэртэн бол аавыгаа нэг нүдэрээ ч үзэхгүй. Энэ хөгшин хурдан үхдэггүй юм байх та. Гэдэл эцгийгээ хүн ёсоор огт үзэхгүй. Аавыгаа харсан ч хараагүй юм шиг л үл тоомсорлно. Гадуур явахдаа хүмүүстэй маш сайн ханддаг хэрнэ. Гэртэн харахаараа л аавтайгаа тэгж харьцсан. Тэгэхээр хүмүүс түүнийг хууль дүрмгүй байсан ч шударгаар амьдрах хүн гэж сайшаахч. Эцэгтэн бол ачлал мэддэггүй муу үр юм. Аавтан бол асар том нүгэлтэй хүн. Эцгийнхэн өмнө асар том нүгэлтэй хүн. Тиймээс та бүхэн хүмүүстэй сайхан харилцах. Энэ нь мэдээж сайн хэрэг боловч ертөнцийн эзэнд итгэхгүй үл тоомсорлно гэдэг бол түүний өмнө маш том нүгэл юм. Энэ дэлхий ертөнц түмэн бодисыг ертөнцийн эзэн бүтээсэн бөгөөд хүнч мөн түүний бүтээл юм. Ингэж хэлэхээр зарим хүмүүс бүтээл нь юуны бүтээл байх вэ? Хүн сармагчнаас л үүсэ бидтэй гэж хэлдэг юм. Сармагчин бол эрт балар цагт амиабос үүсээд тэрний явсаар сармагчин болоод гэх мэтээр ярих байх. Цус вэ шүд? Цус бол хизээч өөрчлөгддөггүй. Сармагчны цусыг аваад хүнд тарих юм бол хүний бие хавдаж эцтэн үхэх болно. Цус бол хизээч өөрчлөгдөхгүй удмын санг тээж явдаг зүйл юм. За нэг иймэрхүү. ертөнцийн эзэнд итгэхгүй байгаа тэр нүглийг ертөнцийн эзэн заавал шүүх болно. ертөнцийн эзний тийм аимшигтай шүүлт ирнэ гэсэн үг. Гэхдээ тэр ертөнцийн эзний шүүлтэнд хүмүүс ямар нэгэн өчөг өгөх эрхгүй гэж энд бичиж үлдээсэн байгаа юм. Энийг уншаад үзцгээе. 19-с 20 дугаар ишлэл. Учир нь Бурхны тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба бурханлаг чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй гэжээ. ертөнцийн эзэн нүдэнд харагдахгүй. Чихэнд сонсогдохгүй байхад юмд нь итг гэж. Тийм болохоор л миний итгэл төрөхгүй байхад намайг яагаад там руу илгээнэ гэж. Намайг яагаад там руу явуулна гэж. Тийм шалтгаан тоочхыг хүлээж авахгүй гэж байгаа юм. Яагаад? ертөнцийн эзнийг мэдэх бүх боломж бүрдсэн байдаг. Хүн ертөнцийн эзнийг мэдэх хоёр зам байдаг. Ийм хоёр зам байхад хүмүүс залах уурч, махан биеийн жаргалд бэл уурч, наргаан цэнгэнд өмбөж ертөнцийн эзнийг үл тоомсорлож байгаа юм. Яагаад? ертөнцийн эзэн сэтгэлд байвал энэ бүхэн хязгаарлагдах болно. Тийм болохоор л түүнээс хол байгаад байгаа юм
Гэвч ертөнцийн эзнийг мэдэх хоёр замын эхнийх нь миний сэтгэл дотор байна гэсэн үг юм. За ингээд та бүхний дунд ертөнцийн эзнийг байдаггүй гэж боддог. Түүнд итгэдэггүй хүн байвал ингээд нэг бодоод үзээрэй. Хүн аратан хоёрын ялгаа нь юу вэ? Хүн яагаад аратнаас ялгаатай вэ гэхээр аратанд шашин байхгүй. Харин хүнд бол бий. Харин энэ шашин сүсгийг хайх арга зам нь юу вэ гэхээр хүний дотор оршин буй сүнс юм. Хүн яагаад шашинд сүсгэлдэг вэ гэхээр хүний дотор сүнс байдаг учраас тэр юм. Сүнс байна уу? Надад сүнс байхгүй, тийм юм байхгүй гэж бодож байгаа хүн байвал миний ярихыг анхааралтай сонсохыг хүсье. Би энэ түүхийг дандаа л ярьдаг л да. Манай гэрте Райза гэдэг нэг нохой байдгийм л да. Райза гэдэг нэрийг манайх өгсөн биш. Манай гэрте ирэхдээ л ийм нэртэй байсан юм. Райза жижигхэн биетэй. Тэгсэрнэ их урт үстэй. Тэр нь нүдрүүн ингээд унжчихсан тийм нохой л да. Тэгээд хүн рүү харахтаа ингэж хардаг байлаа. Бас жижигхэн хэрнээ айхтрам. Хүн ороод ирэхээр ойртож очоод зүгээр л үнэрлэж үзээд яахчих. Харин өнөөх хүн яг хаалгаар гарах гээд нэг хөлөө гадагш тавих үед нөгөө хөлнийх нь араас очоод хазаад авдаг. Том нохой биш болохоор нэг их айхтар юм болохгүй ч гэсэн. Хүмүүс гайхаж дуу алдахаар энэ Райза яадаг гэж бодно. Юу ч болоогүй юм шиг л буцаад яваад өгдөг. Тэгчгээд зүгээр л яваад өгнө шүү дээ. Нэг юм нь дутуу амтан байна л да. Юу вэ гэхээр ичхнүүргүй. Өөрөөр хэлбэл хүн ёсны чанар огт алга. Харин хүн бол ямар ч өөдгүй амтан байсан. Хүн зодож ам хамраас нь цус гаргасан л бол эргэж хардаг шүү дээ. Энд чинь би арай дэндүүлчихүү дээ гэд жаахан төвччихдэг байж гэж боддог. Хүнлэг сэтгэл, харамсах сэтгэл байна гэсэн үг юм. Энэ нь. Тэгэхээр тэрийг сүнс гээд байгаа юм шүү дээ. Хүнлэг сэтгэл биш, сүнс гээд байгаа юм. Хүн аратан хоёрын ялгаа нь тэр юм. Аратан бол сүнс гэж байхгүй учраас үхснээр бүх юм дуустдаг. Гэтэл хүнд сүнс байдаг болохоор үхлээр бүх юм дуусахгүйгээр барахгүй. Тэр хүнлэг сэтгэлийн хөдөлгөөн нь сүсэг шашин руу чиглүүлдэг юм. Шашны чанар байдаг учраас тийм байгаа юм. Та бүхэнд хүнлэг сэтгэл бий юу? Байдаг бол сүнс ч гэсэн байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. За бүгдээрээ Ром номын 1-р бүлгийг төр орхиод Эхлэл номын 1-р бүлгийг гаргацгаая. Библийн эхний хуудас 1-р бүлгийн 27-р ишлэлийг хамтдаа уншицгаая. Нэгдүгээр бүлгийн 27-р ишлэл. Инхүү бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж. Бурхны дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Энийг харах юм бол ертөнцийн эзэн өөрийгөө дуурайлган хүнийг урлсан гэж байна. ертөнцийн эзэн бол ийм махан биеийн хэлбэр дүрс биш юм.
Иохны сайн мэдээ номын 4-р бүлгийг харах юм бол Бурхан бол сүнс, түүнд мөргөгчт нь сүнсээр үннээр мөргөх ёстой гэж айлдлаа гэдгээ. ертөнцийн эзнийг сүнс гэсэн байна. ертөнцийн эзэнд махан бие байхгүй. Харин сүнс бие. Тэгэхээр хүнийг өөрийгөө дуурайлган бүтээсэн гэдэг нь хүний сүнс ертөнцийн эзний сүнстэй ижил гэсэн үг. Тийм болохоор хүнийг бүх юмсийн сүнсний эзэн гэж хэлж байгаа юм. Сүнсний эзэн. Тэр сүнс юу вэ гэхээр хүнлэг чанар юм. Хүн чанар. Хүн шиг байлгаж байгаа нь хүнлэг чанар юм аа. Тиймээс хүн араатнаас юугаараа ялгаатай вэ гэхээр араатанд махан бие л байдаг. Амьтны сүнслэг бие гэж байх боловч энэ нь махан биеийн хамт алга болдог зүйл юм. Хүн гэж юу вэ? Махан бие болон сүнсний нийлбэр юм. Энэ бол хүн. Тэрийг хүн гэж байгаа юм аа. Энэ махан бие юу вэ гэхээр шороо юм, шороо. Эхлэл номын 2-р бүлэгт хүнийг шороогоор бүтээсэн гэж гардаг шүү дээ. Тэгэхээр шороон биетэй учраас будаа идэж, мах идэн, талх идэн, ногоо идэн. Яагаад? Энэ махан биеийн үндэс нь шороо учраас биед дутагдж байгаа зүйлийг нөхий гэвэл бүгд шорооноос гарсан зүйлийг ашиглах хэрэгтэй юм аа. Махан биеийг бүтээж байгаа элементүүд нь шорооныхтой ижил байдаг. Тийм учраас хүн гэдсэн өлсвөл хоол идэж, өвдвөл эм уудаг. Бүгд л газар шороон дундаас гарсан зүйл байдаг. Энэ бол хүн төрлөختөн юм. За тэгэхээр гахай гэж нэг амьтан байнаад гахай гэдсэн өлсгөр тун муухай дугардаг. Харин эдшийн хангалттай өгчихвэл тэр дороо л чимээгүй болчихдог. Бууцан дээр очоод хорхиад өгдөг. Ямар ч гомдол байхгүй. Ямар ч гомдлгүй. Гэдэс цатгалан л байвал гахайнд ямар ч асуудал алга. Тэгэхээр нэг юм асуух уу? Хин нэг нь шударгаар хариулаарай. Миний гэдэс цатгалан л байвал ямар ч гомдол санал байхгүй гэж ингэж бодож байвал гараа өргөөрэй. Гараа өргөх хүн байвал би нэг сайн хэлээд өгье. Гахай шиг амьтан гэж. Яагаад вэ? Хүн гэдэс цатгаланч сэтгэл яагаад ханахгүй байна вэ? Яагаад тэр вэ? Үүний шалтгаан нь юу вэ? Сүнсэн бие өлсгөлөн учраас тэр юм. Хүний доторх сүнс цатгалан биш учраас тэр юм. Хүн амьдарч байгаад үхэхэд амьсгал хураадаг махан биеэр бүх зүйл төгсгөл болдог бол гэдэс цатгалан байвал сэтгэл хангалуун байна гэсэн үг үү? Гахай шиг. Гэтэл хүн яагаад гэдэс цатгалан хэрнээ сэтгэл ханахгүй байна вэ? Хүн оюун ухаантай учраас тэр юм. Тэр оюун ухаан гэдэг зүйл хаана байдаг вэ гэхээр сүнсэн биеинд оршдог юм. Оюун ухаан, бодит байдал хоёр нийцэхгүй байгаа нь. Оюун ухаан сүнсэн биеинд оршдог учраас тэр юм. Хүн ертөнцийн эзэн шиг сүнслэг биетэй оршихуй гэдэг нь тодорхой юм. Харин хүний махан бие шорооноос гаралтай. За тэгэхээр намайг дагаад уншицгаана уу? Та нар үннийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө. Туйлын үнэн бол сүнсний хүнсэн юм. Махан бие хоол хүнс хэрглэж, сүнслэг бие туйлын үннээр тэжээгдэнэ. Туйлын үннээр. Туйлын үнэн бол ертөнцийн эзний сургаал юм.
Есүс өөрөө туйлын үнэн болно. Тиймээс хүний амьдрал гэдэг туйлын үннийг олохоос нааш, түүнтэй уулзрахаас нааш хизээч сэтгэл ханамжийг мэдрэх боломжгүй юм. Миний бие нэг л өдөр энэ туйлын үнэнтэй учирсан. Энэ туйлын үннийг ухаарсан юм. Тэгээд шууд сэтгэл минь тайвширлыг олсон. Тэр үед хүмүүс намайг галзуурчихжээ гэж байсан. Ганцаараа явж байхдаа инээгээд яг л галзуун шиг. Тэр үннийг мэдээд ертөнцийн юмс балчиг намаг төдийл санагдах болсон. Мөнгөтэй тэрвгэрээ гайхуулах баячууд өрөвдөлтөй санагдах болсон. Тиймээс та бүхэн хүн төрлөختний нэг туйлын үннийг хайж олох хэрэгтэй. Зөв зам, үнний замыг дагъя гэвэл энэ туйлын үнний замыг та бүхэн олоод энэ ертөнцийн юунд ч сэтгэл ханахгүй байсан тэр сэтгэл ханахыг мэдрэх болно. Тэр бол эрх чөлөө юм. Хүн чанарын эрх чөлөө. Тэр үед жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ. Тэгээд та бүхний дотор сүнслэг бие учраас тэрвгээр дамжуулж ертөнцийн эзнийг ирж хайх учиртай юм. Тэр сүнсийг олчихвол ертөнцийн эзэнтэй учрах болно. Энэ ертөнц дээр Библийн номыг уншдаг хүн, ном бариад ярьдаг хүн маш олон боловч жинхнээсээ сүнслэг биеэрээ ертөнцийн эзэнтэй учирсан нь маш цөөхөн байх. Энэ бол асуудал. ертөнцийн эзэнтэй учирна гэдэг нь ертөнцийн эзний сургаалаар дамжуулж уулзахыг хэлж байгаа юм аа. Түүний дараа ертөнцийн эзнийг таних мэдэх хоёр дахь арга нь юу вэ гэхээр 20 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. 1270 дугаар хуудас. Дугаар ишлэл. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба бурханлаг чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй гэжээ. ертөнцийн эзэн энэ ертөнцийг бүтээхдээ харуулаагүй зүйл нь ертөнцийн эзний мөнхийн хүч чадал, ариун чанар юм аа. ертөнцийн эзний хүч чадал, ариун чанар нь харагдахгүй ч гэсэн ертөнцийн эзний бүтээсэн юмс дундаас харагддаг гэсэн үг юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр наашаа анхааралтай хараарай. Жишээ нь энэ доор зураг байна. Тийм үү? Энэ бол хэн нэгний бүтээл. Энийг хараад зураачийн сонирхол, төлөв байдал, зан чанарыг мэдэх боломжтой юм. Энэ байшин хараад мөн л үүнийг барьсан барилгачны сонирхлыг мэдэж болох юм. Түүн шиг газар тэнгэр эд юмсыг ертөнцийн эзэн бүтээсэн болохоор үүн дундаас түүний зан чанар, сонирхол, түүний ариун байдал, хүч чадлын цогцыг ойлгож мэдж болно гэсэн үг юм. Энэ бол ертөнцийн эзний бүтээл учраас. Энэ газар тэнгэр, эд юмс бүхэн ертөнцийн эзний бүтээл учраас түүнийг хэлж байгаа юм аа. Одоо энэ асуудлын тухай жаахан бодож үзцгээе. Еврейчүүдэд номын 11-р бүлгийг гаргацгаагаарай. 1364 дугаар хуудас.
Еврейчүүдэд номын 11-р бүлгийн 3-р ишлэл. 11-р бүлгийн 3-р ишлэл. Бурхны үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог гэжээ. За эндээс харах юм бол ертөнцийн эзэн орчлон ертөнцийг үгээрээ бүтээсэн гэж байна. Үгээр бүтээсэн. Энэ үнэхээр гайхалтай биш гэж үү? Хүмүүс иймэрхүү байшинг яаж барьдаг вүлээ? Газар ухагч тоног төхөөрөмж, ажиллах хүн, инженерийн тусламжтайгаар барьдаг бол ертөнцийн эзэн бол зүгээр л үгээрээ орчлон ертөнцийг бүтээсэн. Тэгэхээр хүмүүс тийм юм гэж хаана байх вэ? Нараа би болоорой гэхээр л нар бүтээгдэж дэлхийн минь гараад ирээчээ гэхээр гараад ирсэн болж байна уу? Тийм ээ, хүмүүс өөрийнхөө бодолтой нийцэхгүй болохоор ингээд итгэхгүй байгаа юм. Учрын ч олохгүй байж ертөнцийн эзэн энэ дэлхийг үгээр бүтээсэн гэж юу гэсэн үг вэ гэдгийг та бүхэн нэг сайн тунгаагаад бодоод үзээрэй. Би нэгэн телевизэд ажиллаж байхдаа одоо амьдарч байгаа байшингаан барьсан юм л та. Тэгээд хамгийн түрүүнд хийсэн зүйл бол байшингийн зураг гаргах байгаа юм. Байшин барихын өмнө хотын төвийн хаустай айлуудаар явж судалгаа хийлээ. Тэгсний дараа иймэрхүү байшин баривал болох юм байна гэсэн санаагаан олсон юм. Тэгээд барилгын зураг төслийн компани дээр очиод би нэг иймэрхүү байшин барих гэсэн юм аа. Төлөвлөгөө зураг зурж өгөөч гэж хэлж билээ. Архитектор надаас газрын хэмжээг асуулаа. Газрын хэмжээ нь 104 пион буюу 340 м квадрат. Хэдэн давхар байшин барих вэ гэж асуув. 3 давхар. За тэгээд хаалга нь хаана? Зочны өрөө нь хаана барилахыг асууж байна. Асуусан асуултанд нь ч би нэгэнгүй хариу хэллээ. Ингээд нэг сар орчмын дараа зургаа ирж аваарай гэд ярьж байна. Энэ бол төслийн зураг. Иймэрхүү зузаан номтой болсон юм. Тэгсний дараагаар би нэг барилгын хяналтын инженерийг дуудаж уулзаад би энэ зургаар ийм байшин бариулах гэсэн юм. Барилгын ажлыг хянаж өгнө үү гэд түүнийг урьлаа. 3 сарын дотор байшин баригдаж дуусаад нүүж орж билээ. Тэгэхээр би тэр байшинг үг хэлээрэн барьсан гэсэн үг. Архитектор инженерийн асуултанд хариулт хэлснээр зурагтай болсон. Ийм төсөл зураг бол байшин барих үндсэн зарчим нь болж байгаа юм. Хууль гэсэн үг л дээ. Тэгвэл ертөнцийн эзэн орчлон ертөнцийг үгээрээ бүтээсэн гэдэг нь үүнийг хэлж байгаа юм аа. Энэ ертөнцийн байгалийн хууль бол ертөнцийн эзний сургаал үг юм. Миний үг бол манай байшинг барих хууль юм. Хаалга нь эндээ байна, ариун цэврийн өрөө нь тийм байна, өрөө нь иймэрхүү хэмжээтэй байна гэд. Миний хэлсэн үг байшин барих дүрм журм болно. ертөнцийн эзэн энэ ертөнцийг үгээр бүтээсэн гэдэг нь эзний сургаал, энэ байгалийн ертөнцийн хууль гэсэн үг юм аа.
Тэгэхээр энд буруу алдаатай зүйл байна уу? ертөнцийн эзний сургаал бол маш гайхамшигтай хууль юм. Эхнийх нь байгалийн хууль, хоёр дахь нь сүнсний хууль. Махан биеийн хэдэн сая, хэдэн зуун сая эдэсч сансар ертөнцийн бүх үзэгдэлч ертөнцийн эзний байгалийн хууль юм. Хоёр дахь хууль болох сүнслэг биеийн хууль гэж байна. Сүнсэнд чинь очвол түүний хүү болон төрнө. Энэ бол ертөнцийн эзний төлөвлөгөө юм. Одоо Библийн дуулал номын 119-р бүлгийг үзье. 704-р хуудас. 704-р хуудас. Дуулал номын 119-р бүлгийн 89-р ишлэлээс эхлээд хамтдаа уншицгаая. 82-р ишлэлээс Аяа эзэн, үг тань тэнгэрт мөнхөд бат тогтжээ. Энэ их сониуг байгаа биз? Энийг хардаа. Эц төгсгөлгүй өнгөрсөн үед ертөнцийн эзний үг оршиж байлаа. Энэ үг нь энэ түүхийн тухай төлөвлөгөө юм. Энэ түүхийн талаарх төлөвлөгөө зураг төсөл юм. Хууль юм. Энэ хүн төрлөختний түүх гэдэг бол ертөнцийн эзний үгээр бий болоод одоо үргэлжилж байгаа зүйл юм. Тийм учраас ертөнцийн эзний төлөвлөгөө эхлээд байсан. Түүний дагуу дэлхийн ертөнц бүтээгдэж, түүхч мөн бүтээгдсэн гэсэн үг юм. Одоо дараагийн ишлэлийг харцгаая. 9-р ишлэл. Үнэн тань үеийн үед үргэлжилмүй. Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсараа мүй гэжээ. ертөнцийн эзэн газрыг бүтээсэн гэжээ. Дараагийн 91-р ишлэлээс уншицгаая. Тогтоолуудын тань дагуу эд бүгд эдүгэ бат зогсжээ. Учир нь бүх юмс таны боол билээ. Энэ дүрм гэдэг нь хуйлтай энэ тэнцүү ижил төвшний зүйл юм. Дүрм журм бол хууль гэсэн үг. Дахиад хардаа. Газар тэнгэр, тэнгэрийн од эрхэс, тэр дундаа нар, эдгээр нь нэгэн бүхэл цогц юм. Тэгээд хөрст дэлхий эзний дүрмээр түүний тогтоосон хуулиар өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа зүйл юм. Харж байна уу? Энэ бүх байгалийн хууль бол ертөнцийн эзний үг. Миний барьсан байшингийн дүрм миний үг байдаг шиг. ертөнцийн эзэн үгээр орчлон ертөнцийг бүтээсэн гэдэг нь эхлээд хууль дүрмээ тогтоогоод түүний дагуу ертөнцийг бүтээсэн гэсэн үг юм. Энд буруу алдаатай зүйл гэж байна уу? Одоо дуулал номын 147 дугаар бүлгийг хамтдаа харцгаая. 719-р хуудас. Арван тавдугаар ишлэл. Тэр тушаалаа дэлхийд илгээж. Үг нь маш хурдан тархаж байна. Цасыг тэр ноос шиг буулгадаг. Цан хярууг тэр үнс шиг тараадаг. Мөндрөө тэр үермэг шиг цацдаг. Хин жаврын сөрн зогсож чадах вэ. Тэр үгээлгээж тэдгэрийг хайлуулдаг. Тэр салхиа үлээлгэж их усыг урсгадаг гэжээ.
За тэгэхээр энийг харах юм бол ертөнцийн эзний зарлиг гэдэг нь түүний сургаал үгийг хэлж байна. ертөнцийн эзний зарилгийг газар руу илгээтэл газар дээр ямар үйл явдал болсон бэ гэхээр өнөөх үг нь ингээд давхин гэжээ. Үнэхээр сонирн биш гэж үг давхин гэсэн байна. Үг давхихаар цас малгайлан ордог гин. Хоньны ноос шиг тийм хөвсгөр зөөлөн цас. Энэ юу гэсэн үг? Хууль үргэлжлэн гэсэн үг биш гэж юу? Хууль үргэлжлэн гэсэн үг шүү дээ. Намраас өвөлд шилжихээр агарын даралт буурч үүлнээс бороорж тэгээд хөлдөөд цас болон орохыг хэлж байгаа юм. Энэ бол үгийн гүйлт, хуулийн шилжилт гэсэн үг юм. Одоо дахиад нэг харцгаая. Цан хярууг тэр үнс шиг тараадаг. Мөндрөө тэр үермэг шиг цацдаг. Хэн жаврын сөрөн зогсож чадах вэ? Энэ бүхэн байгалийн хуулийн шилжилт үгийн гүйлгээ гэж хэлсэн. За дараагийн 18 дугаар ишлэлд тэр үгээ илгээж тэдгэрийг хайлуулдаг. Тэр салхиа үлээлгэж их усыг урсгадаг гэсэн. Энэ үгийг илгээнгүүт хөлдөө байсан юмыг гисгэн гэсэн нь яаж гисгэхийг хэлж байна вэ гэхээр өвлөөс хавар руу шилжихийг хэлж байгаа юм. Энэ бол дэлхий эргэлдэх явцад бий болдог зүйл. Дэлхий эргэлдэх явцад өвөл хавар болж дулаарн хөлдөө юмс гэсэж уулын горхины ус хайлдаг үстэй. Тэгвэл тэр үгийг илгээж түүнийг хайлуулж салхи гаргахад ус урсна. Энэ дуулал ном бол шүлэг учраас ингэж илэрхийлсэн байгаа юм. Бороорхыг ус урсна гэж хэлсэн байна. Салхи гарахаараа агарын даралтаас шалтгаалж нам даралттай газар руу салхилдаг. Тиймээс үүлний төвшин намсаж усрахыг болдог. Ингээд бороорно. Энэ юу вэ гэхээр үгийг илгээсэн нь хууль болж байна гэсэн үг юм. Олон түмэн минь. ертөнцийн эзний үгээр энэ дэлхийг бүтээсэн гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл юм. Бүх шинжлэх ухааны үндэс нь ертөнцийн эзэнд байдаг гэсэн үг. Энэ ертөнцийн бүх байгалийн хууль ертөнцийн эзний тушаал байдаг. Энэ бол ертөнцийн эзний үг юм. Байгалийн хуулиараа дамжуулж энэ бүх дэлхийн ертөнцийг бүтээсэн гэсэн үг. Тэгвэл ертөнцийн эзэн гэж хэн бэ? Хуулийн суурь, туйлын үнний үндэс нь ертөнцийн эзэн билээ. Хүмүүс ертөнцийн эзнийг мэдэхгүй болохоор маш бухимдалтай амьдарч байна. Замаар явж байгаад нэг сонин юм зурсан байвал ертөнцийн эзэн байна гэж итгээд л. Бас хөдөө явж байхад ганц мод таарлддаг та. Тийм модонд ээлдэв юм аваачаад зүвчгдэг. Тэр модонд ямар ч хүч чадал байхгүй шүү дээ. ертөнцийн эзэн бол байгалийн хууль гэдэг өөрийн сургаал үгээр энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн эзэн юм. Одоо Эхлэл номын 1-р бүлгийг гаргаарай. Эхлэл номын 1-р бүлгийг хамтдаа харцгаая. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй.
Оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж Бурхны сүнс усны мандал дээгүүр элен хальж байлаа гэжээ. Сүүлийн үед номын мөрхөөсөн мэдлэгтэй хүмүүс Библийн тухай юу гэж боддог вэ гэхээр Библи бол ёс суртахууны ном гэж боддог. Тиймээс Библийн номыг уншаад ямар нэгэн сургаал олж авъя гэд. Яг нэгэд унших гэхэд амьсгал нь бөглөрч орхидог. Яагаад? Хорвоо ертөнцийн хувьслын онолын тухай бодож байтал тэс эсрэг зүйл байдаг учраас тэр юм. ертөнцийн эзэн хорвоо ертөнцийг бүтээсэн. Тэгээд амьсгал бөглөрч Библийг унших ямар ч сонирхолгүй болдог бөгөөд зүгээр л номоо хаагаад номын тээвэр дундан хавчулж орхидог. Ингээд л хүн төрлөختөн Библиэд ямар ч хамаарлаггүй аж төрн амьдарцгаадаг. Энэ эхний бүлгийн эхний ишлэл бол маш чухал үг юм. Би нэгэн номноос уншиж байсан юм л т. Японы Киотод Дошиза гэдэг нэгэн сургууль байдаг бөгөөд тэр сургуулийн захирал нь итгэгч хүн байлаа. Тэр хүн яаж Есүст итгэсэн бэ гэхээр Эхлэл номын 1-р бүлгийн 1-р ишлэлийг уншингуудаа итгэсэн гэдэг. Их эрдэм номтой тэр хүн ямар ч ном уншиж судлаад энэ тэнгэр газрын зүй тогтлыг ухаж ойлгох арга зам байгаагүй гинэ. Тэгээд энэ тэрийг ирж хайж байснаа. Анхудаа Библийн номыг хайж олоод уншиж гинэ. Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Үнийг уншаад л энэ л байхгүй юу? ертөнцийн эзэн орчлон ертөнцийг бүтээсэн болохоор энэ бүхэн оршин тогтож байгаа хэрэг шүү дээ гэж дуу алдан тэр үеэс итгэж эхэлсэн гэдгээ. Тийм ээ. Энэ бол маш гайхалтай үнэн юм. Та бүхнээс нэг юм асуух уу? Хүн өвдвөл хаашаа очих вэ? Эмнэлэгтэл очдог шүү дээ. Тэгвэл машин эвдэрвэл хааш нь аваачих вэ? Засварын газар. Эсвэл үйлдвэрлэл аваачна. Машин эвдэрхээр засах газар олдохгүй байвал ямар хэцүү байдаг вүлээд? Тэгвэл өвчин тусчаад эмчлэх эмнэлэггүй бол яах вүлээ? Өвчин дон шаналж байгаад үхэхээс өөр арга замгүй шүү дээ. Тийм хүн өвчнийг нь эмчлэх эмнэлэг олбол ямар их баяр хөөртэй байх бол. Тэгвэл хүн болгон өвчтэй байдаг. Ямар өвчин бэ гэхээр махан биеийн өвчнч мөн адил өвчин боловч сүнслэг биеийн өвчин бас байна. Энэ нь сэтгэл санааны өвчин юм. Утга учиргүй зовлонтой амьдрал гэдэг хаанаас ирээд хаашаа явдаг юм бэ? Амьдралын утга учирыг мэдрэхгүйгээр амьдарч байгаа тийм хүмүүст ягаад тийм зүйл тохиолдоод байна вэ гэхээр энэ бол сэтгэлийн өвчин, сүнсний өвчин юм. Тийм өвчтөе хүмүүст юу хэрэгтэй гэж? Амьдралын дунд сүнслэг биеийг өвчлсөн хүн хаашаа очих ёстой? Машин техник эвдэрч хүний махан бие өвдөж зовход очих газар байхад сүнслэг бие нь шархадсан хүн хаашаа очих ёстой вэ гэсэн үг юм. Хаашаа очих вэ? Бүтээгч эзэн рүүгээ очих ёстой. Хүн төрлөختнийг бүтээсэн бүтээгч эзэн өвчлсөн сүнсийг эдгэж чадна гэсэн үг юм. Хүнд өвчин тусаад үхэх гэж байгаа хүнийг эмчлээд босгоод ирж чадах боловч нэгэнт амьсгал хураасан бол яах ч аргагүй болно. Машин техник бүр сэг болтлон эвдэрч хэмхэрвэл засварын газар аваачаад ямар ч нэмэргүй шүү дээ. Гэвч хүнийг бүтээсэн ертөнцийн эзэн өвчтэй сүнсийг бүрэн эдгэж чадна гэсэн үг.
ялааршуулж чадна. Би бол эмчлүүлсэн хүн юм. Тийм учраас сүнсэн биедэн өвчин олсон хүн хаашаа очихоо мэдэхгүй байгаа. Тийм хүн энэ Библийг уншвал за тэр шүү. Надад хүний амьдралыг өгсөн хүн. Энэ хүн л миний асуудлыг шийдвэрлэж өгөх хүн нь мөн байна гэж ухаарна. Ямар сайхан мэдээ вэ, тийм үү? За одоо түүний дараагийн 2 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй, оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурхны сүнс усны мандал дээгүүр элен хальж байлаа. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэсэн үг ойлгогдож байгаач 2 дугаар ишлэлийг яаж ч уншаад ойлгоход амаргүй юм. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй, оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурхны сүнс энэ одоо юу гэсэн үг вэ? Библи уншиж ойлгох санаатай худалдан аваад уншаад юу гэсэн утгатайг нь ерөөсөө ч ойлгохгүй юм байна. Уншиж чадахгүй нэ гэд хаагаад орхичихдаг. Тэгж туйшралгүйгээр өнөөдөр бүгдээрээ нэг анхааралтай судлаад үзцгээе. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хэсгийг уншаад үзвэл Гели гэдэг ус төрөгчийн хийн тухай гарч байна. Тэртэй хол тэнгэрт одоо ч ямар нэгэн од шинээр бий болж байгааг одон орон судлалын шинжлэх ухаан ажиглаж байгаа. Тэгэхээр англи хэл мэддэг хүмүүс нь ойлгох байх. Watching as a star is born. Энд байгаа star бол тэнгэрийн одыг хэлж байгаа юм. Миний би Америк нэгдсэн улсын Калифорниа мужийн засаг захиргааны төвд очоод хотын захиргаанд ажилладаг бидэн шиг нэг итгэж хүнтэй уулзсан юм. Тэгэд надад нэг материал өгсөн бөгөөд тэр нь үнэхээр их чухал зүйл байлаа. Яг одоо ч гэсэн шинэ од төрөн гарч байгаа бөгөөд эхлээд хийм бөөгнөрл бий болж энэ нь томорсоор дэлхий шиг гариг ирэхс үүсгдэгэ гэж байгаа юм. Би өнгөрсөн жил Сан Францискод очлоо л да. Голден Брижийн хажууд нэгэн цэцэрлэгт хүрээлэн театр байх. Тэнд сансар окторгын талаар нэгэн кино үзүүлдэг юм билээ. Тэнд очихоор ийм нэг юм үзүүлнэ. Эхлээд энэ нарны аймаг хэрхэн бий болсон бэ гэхээр хий бөөгнөрч эргэлдсээр гариг ирэхсүүд энэ хуйлаллаас тасран гарч байгаагаар ийм нэг кино үзүүлдэг юм. Тэр дундаа энэ дэлхийг авч үзье. Дэлхий ч гэсэн эхлээд хийм бөөгнөрл байсан. Гели химэх хийм бөөгнөрл. Энэ хий хуралдаж даралт дотоод даралтаар галыг бий болгожээ. Энэ гал бий болсноор дэлхий шатаж эхэлсэн юм. Дэлхий баг багаар шатсаар юу болсон бэ гэхээр шингэн бий болон хувирчээ. Шингэн гэдэг нь юу вэ гэхээр гурилыг шингэн зуурсан шиг тийм зүйл гэсэн үг. Хий шатаж шингэн байдалд хувирсан гэсэн үг юм. Гадаргуугийн шатах ёстой зүйлс бүгд шатаж дуусаад унтарчээ. Дэлхийн өөрийн дотоод даралтын хүчээр гүнд нь их халуун үүсдэг. Радио цасраг идэвхжлтээс үүссэн дулаан гэсэн үг. Энэ газар доор их гал байна гэсэн үг юм. Газар хөдлөлт яагаад үүсдгийг та бүхэн мэдв үү? Миний саяны хэлсэн дулааны хүч юм. Тэр хавьд маш их дулаан төвлөрсөн байдаг. Энэ дулааны хүч нь бүхэл бүтэн твийг өргөж дийлэх хэмжээний тийм их чадaltaй юм аа. Энэ дулаан дэлхийг хайлуулад гадаргуу дээр гарч ирсээр байна. Тэгэхээр Есүсээс
Энэ дэлхийн ертөнцийн суурлийн дохио юу вэ гэхээр газар хөдлөлт ойр ойрхон болох гэж хэлсэн байдаг. Матай номын 24-р бүлгийг уншаад үзвэл газар хөдлөлт байнга болж байгаа үйл явдал гардаг. Тэгэхээр энэ дэлхийн төгсгөл ойртож байна гэсэн дохио юм. Жил бүр хэдэн хүн газар хөдлөлтөд амь өргөддгийг хэлхийн аргагүй. Цаг хугацаа өнгөрөх тутам улам бүр олширсоор. Яагаад тэрв? Энэ дэлхийн амьдралын хугацаа төгсгөл рүүгээ дөхөж байна гэсэн үг. Энэ талаар Библиэд бичээстэй байгаа. Цаг хязгаартай байгаа болохоор энэ бүхнийг бүгдийг ярих боломжгүй байна. Исая номын 24-р бүлгийн 19-р ишлэлийг уншицгаая. Исая номын 24-р бүлгийн 19-р ишлэл. Яахын аргагүй хизээ нэгэн цагт газар хагарч бүх зүйл төгснө гэсэн үг бичээстэй байгаа. Энийг нэг харцгаагаарай. Энэ доторх дулаан шингэн байхтан буцлана. Энэ өнгө хэсэг нь оргилон буцлана. Будаа агшааж байгаад тагийг авахаар дээшээ давж гарч ирдэг шиг. Зөвхөн буцлаад байгаа байх гэж үү? Ус пор буцлангаа уур гаргадаг үстэй. Энэ байдал чухам юу вэ? Намайг дагаад хэлээрэй. Газар нь хэлбэржээгүй гэж үүнийг хэлж байгаа юм. Энэ бол газар хэлбэржээгүй үе юм. Хоосон гэдэг үг нь амьд бие байхгүй хоосон орон зайг хэлж байгаа бөгөөд энэ нь оёргүй гүний гадаргууд байна гэсэн үг юм. Ягаад харанхуй гэж? Алсад нар гэрэлтэн байвч энэ доор их далайн ус тэр чигээрээ үүл болдог. Далайн ус ууршиж ус болоод энэ дэлхийг бүрхэж байсан болохоор түнэр харанхуй байсан юм. Оёргүй гүний гадаргууд байдаг гэж хэлсэн. Одоо Библийн өөр нэг ишлэлээс хамтдаа уншицгаая. Йов номын 38 дугаар бүлэг. Дуулал номын урд Йов ном бий. 611 дугаар хуудаснаас. Йов номын 38 дугаар бүлгийн ишлэл 8-9-ыг уншицгаая. Эсвэл хевлийгээс оргилж гарахт нь хэн далайг хаалга хатвчаар хязгаарласан бэ? Тэгэд би үүлийг түүний хувцас, түнэр харанхуйг түүний өлгий болгож. За энд далайн ус хевлийгээс гарна гэсэн байна. Хүүхэд эхийн хевлийгээс гардаг шиг. Далайн ус энэ дэлхийн хевлийгээс гарч байна. Цааш нь 9-р ишлэлд. Тэгэхэд би үүлийг түүний хувцас болгож гэжээ. Дэлхийг тэр чигт нь үүлэн хувцас өмсүүлжээ. Үүлийг түүний хувцас болгосон гэж. Дараа нь түнэр харанхуйг түүний өлгий болгож. Өлгий гэдэг нь няраа хүүхдийн өлгийг хэлж байгаа юм. Түнэр харанхуйгаар дэлхийг хүүхэд өлгийдж байгаа юм шиг хочсон гэжээ. Энэ бол дэлхийн ертөнцийг анхлан бүтээж байх үеийн түүх юм. Энэ бол 3500-аад жилийн өмнө бичигдсэн зүйл юм. Энэ бол байгалийн хуулийн дагуу болсон зүйл. ертөнцийн эзэн энэ ертөнцийг бүтээсэн болохоор байгалийн хууль ингэж үйлчилж бүх юм бүтээгдсэн гэсэн үг юм. Эхлэл номын 1-р бүлгийг эргэн харцгаая л да. Нэгдүгээр бүлгийн 2 дугаар ишлэл. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй, оёргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж.
Бурхны сүнс усны мандал дээгүүр элен хальж байлаа. Үүнийг харвал ертөнцийн эзэн яахын аргагүй хуулийн дагуу тэнгэр газрыг бүтээсэн гэдгийг энд тодорхой харуулж байна. Хааш яаш баримжаагаар эсвэл тоглоом наадмаар хийсэн зүйл огт биш юм. Маш тодорхой зорилго, төлөвлөгөөний дагуу энэ дэлхийг бүтээсэн гэдгийг өгүүлж байна. Тэгвэл ертөнцийн эзэн энэ дэлхийг ямар зорилгоор бүтээснийг бодож үзцгээе. Ямар зорилгоор бүтээсэн бэ? Яг ямар зорилгоор энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бэ? Эхлэл номын 1-р бүлгийн 27-р ишлэлээс эхлээд уншицгаая. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурхны дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ гэж ертөнцийн эзэн тэр олон юмсын дундаас хүнийг онцгойлон өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэж хэлж байна. Санаж байгаа эсхийг мэдэхгүй байна. ертөнцийн эзнийг юу гэж хэлсэн бэлээ? Юу гэлээ? Сүнс гэж хэлсэн биз дээ. Гэхдээ яагаад эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээсэн юм болоо? Аз жаргал гэж чухам юу болохыг та бүхэн мэдв үү? Аз жаргал гэдэг бол хайр юм. Хүмүүс мөнгөтэй, эрдэм номтой, эрх мэдэлтэй бол аз жаргалтай болно гэж ойлгодог боловч хайр байхгүй бол аз жаргал гэж байхгүй. Аз жаргал бол хайрын дотор оршдог зүйл юм. Залуу эрэгтэй эмэгтэй хоёр бие биенээ хайрлаж байгаад нэг тал нь итгэл алдах. За эсвэл эцэг эхийн шахалтаар ханилж сууж чадахгүй болохоор зүгээр л үхчихье гэсэн бодол төрдөг нь хайр сэтгэлэн бүтлгүй итвэл амьдрал утга учраа алддагаас тэр юм. Хайр бол аз жаргал гэдэг. Тийм ээ, хайр бол аз жаргал юм. Тэгвэл яагаад ертөнцийн эзэн эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээснийг мэдлээ? ертөнцийн эзэн хайр учраас. 1-р Иохан номын 4-р бүлгийн 8 дугаарт Бурхан бол хайр гэсэн нь ертөнцийн эзэн өөрөө хайр гэдгийг хэлж байгаа юм. Тийм учраас ертөнцийн эзэн энэ дэлхийг бүтээхдээ амьтан ургамалж бай, бүгд хайрын үр жимс байхаар бүтээсэн юм. Ер нь эмийг хайрлаж, их нь үрээ хайрладаг. Сүүлийн үед миний үздэг нэг телевизийн нэвтрүүлэгт амьтдын тухай араатан жигүүртэн бүгд өөрийн үр төлөө өсгөж байгаа тухай гардаг. Энийг харахад энэ бол ертөнцийн эзний сэтгэлээс гарч буй илэрхийлэл юм. ертөнцийн эзэн өөрөө тэр чигээрээ хайр учраас энэ байгалийн ертөнцийн өнцөг булан бүрт хайрын үр шимийг суулгасан байдаг. Тийм учраас хүн ч гэсэн эрэгтэй эмэгтэй гэж бүтээгдсэн нь хайрын хүчээр аз жаргалыг мэдэр гэсэндээ тэр юм. Тиймээс ягаад ертөнцийн эзэн хүнийг бүтээсэн юм бэ гэхээр хайрлах хосоор нь бүтээсэн хэрэг. ертөнцийн эзний хайранд хос байх хэрэгтэй учраас хосоор нь бүтээсэн хэрэг. Библийн хамгийн сүүлийн илчил номын 21-р бүлгийн 1-р ишлэлийг хамтдаа харцгаая. Хорнэгдүгээр бүлгийн 1-р ишлэл. Би шин тэнгэр, шин газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. Ариун хот шин Иерусалим нь нөхөртөө зарвилан гойсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч тэнгэрээс буун ирэхийг би харлаа гэжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөө цагийн асар богино хугацаанд
Монхийн өнгөрсөн цаг, монхийн ирээдүй. Монхийн одоо цагийн түүх юм. ертөнцийн эзэн бол монхийн өнгөрсөн үе, монхийн хайрын ертөнц, монхийн төгс ертөнц, монхийн тэнгэрийн улсыг байгуулж одоо цагийн түүхийг дамжин яваа гэсэн үг юм. Одоо цагийн хүн төрлөختний түүх нь монхийн ертөнцийг байгуулах үйл явц юм. Энэ бол нэгэн үйл явц юм. Тийм учраас энэ дэлхийд эц төгсгөл байгаа. Энэ ертөнц бол төр зуурынх. Үрдийн төгс дэлхий, үрдийн төгс ертөнцийг бүтээх үйл явц явагдаж байгаа юм. Тэгвэл монхийн ертөнц гэж юу вэ? Энэ түүхэн дунд ертөнцийн эзний хайрыг олсон хүн монхийн ертөнцөд хөл тавьж чадна. Энэ нь монхийн ертөнцөд хөл тавьж чадна гэсэн үг юм. Дахин тэрбэл ертөнцийн эзний хайрыг олно. Тэр хүн монхийн ертөнцийн эзний хүүгийн хувьд монхийн ертөнцөд очно гэсэн үг юм. ертөнцийн эзэн энэ монхийн ертөнцийг бүтээж байгаа үйл явц одоо үргэлжилж байна гэсэн үг. Хүн энэ ертөнцид төрөөд 70 жил, саяндаа 80 жил амьдардаг нь бахархал биш, зовлонтой, гунигтай явдал юм. Энэ ертөнцид хүн үрд мөнхөд амьдарч чадахгүй бөгөөд энэ нь жинхэнэ амьдрал биш юм. Бэлтгэх гэж ирсэн хэрэг. Та бүхэн энэ Библи бол үнэн гэдгийг ойлгох хэрэгтэй. ертөнцийн эзэн дэлхийн ертөнцийг хуулийн дагуу бүтээж монхийн төгс ертөнцийг бүтээх үйл ажиллагаа үргэлжилж байгааг ойлгох хэрэгтэй. Одоо бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Ариун дээд эзэн минь баярлалаа. Зай завсаргүй, эмх замбраагүй, сүр дуулянтай энэ хорвоод амьдрахдаа Тэнгэрээс чимээгүйхэн ирсэн эрхэм эзний сургаалыг сонсох боломжийг олгосонд талархаж байна. Энд толгой мэхийн хүндэтгэх сүнснүүдэд энэ боломжийг алдалгүй эзний сургаалыг чих тавин чагнаж түүний мөн чанарыг ойлгосноор дахин төрөх боломжийг эзэн минь олгож ивэж өгнө. Энэ цугларалтын сүүлийн өдөр хүртэл эзэн тэднийг замжилж өгөхийг хүсье. Эзний нэрээр залбирлаа. Амен.